51.74 шиг 1 7 хоног явдаг. Ямар сонсогдож байна да? Окей, гайхамшигтай тийм үү? Тэгвэл энэ бол миний хамгийн сайн 7 хоног байгаа. 51.74 ашигтай 7 хоног. Энэ 51.74 гэдэг ашигыг хэдүүлээ яаж хийсэн, ямар арилжаан үйл дээр хэрхэн хийснийг бүгд хамтдаа харцгаая. Окей. Тэр 7 хоногт бол 16 арилжаа хийснээс 3-ыг нь алдаад 1 break-even-тэй 12 ашигтай арилжаатай байсан. За NZUSD 1 алдсан, NZUSD 2 алдсан, гол 1 алдсан. Ингээд нийтдээ 3 алдагдал. Окей. За тэгэхээр эхнээс нь NZUSD-гээс эхлэх үү? За үз. Тийм ээ, NZUSD-ийн 6 ар дээрээс эхлэх юм байна. За эндээс NZUSD-ийн 6 ар нь болохоор daily time frame, үнэт хөдөлгөөнд тухайн үед uptrend trend buying zone-тай. За хөдөлгөөн бол өмнө байсан impulse хөдөлгөөнийхөө ойролцоогоор нэг Fibonacci-гийн 50% явжсэн асгтчтай хүртэл өсөх боломжтой гэж харж ирсэн байна. За тэгээ үнэт хөдөлгөөн daily дээр uptrend trend buying zone-тай харах юм бол swing impulse явлаа, tourism дэрлээ, impulse явлаа, tourism дэрлээ, impulse явлаа гэдэг хөдөлгөөн байгаа. Окей. За 4 цаг руу шилжүүлээ харъя. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн яг одоогийн байдлаар uptrend trend buying zone-тай хөдөлгөөн байсан байна. Тухайн үед бол за тэгээ хөдөлгөөн маань энд харагдж байгаа энэ tourism хөдөлгөөнийг авчирсан буюу daily time frame зэрэг tourism хөдөлгөөн байсан гэж магадгүй харагдаж байна. Fibonacci-гийн 61.8 юм уу 50-тай те. Дэшээ бол хасах 45 юм уу хас 27 руу шилжих боломжтой юм хөдөлгөөн uptrend trend buying zone-тай байсан. За тэгээд энд яг ингээд tourism хөдөлгөөн ирээд impulse явахад бэлэн болсон байсан. За тэгээд daily time frame дээр харах юм бол daily time frame-ийн resist interval ойрхон юм байхгүй. За энэ дагаа энэ resist байгаа. Энэ ойрны даралттай энэ resist байгаа. За тэгээд энд бол ийм support үүсгэж гисэн. За тэгээд үнцээ хөдөлгөөн маань дэш хөдөлжсэн. 4 цагийн trend buying zone-той impulse явахад бэлэн хөдөлгөөн байсан байна гэдэг нь харагдаж байна. Окей. 30 минутын дээр харъя. 30 минутын дээр бол хөдөлгөөн. За 30 минутын дээр бол 30 минутын trend buying zone-той хөдөлгөөн байсан болж таарч байгаа. За мэдээж 4 цаг daily time frame trend-тэй 4 цаг trend-тэй 30 минут trend-тэй buying zone-той. За 30 минутын үндсэн 4 цагийнхаа дагуу явж байгаа trend-ийн хөдөлгөөн tourism хөдөлгөөн үрээд ирсэн. Tourism хөдөлгөөн ирэх үед нь бол бид нар байцсан байгаа нь харагдаж байна. За гэхдээ энэ дээр илүү ойртол харах юм бол илүү чухал зүйл байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол 30 минутын дээр Euroling candle үүссэн байгаа. Euroling candle доороор жигдэл bullish candle үүссэн. За тэгээ энэ дээр бол бид нар ерөнхийдөө дэшээ buy орсон. За Euroling candle дээр buy арилжаа өгөөд SL-ийг бол Euroling candle-ийн доохон талд тавьж өгснөөрөө бид нар арилжаанд орсон. За тэгээд дэшээ энд харагдаж байгаа энэ level дээр ашиг авсан. За энэ level дээр яагаад ашиг авсан бэ гэвэл нэгт тэр level дээр тухайн үед 4 цагийн resist байсан байгаа. Хоёрдугаарт нь бол үнцэн хөдөлгөөн дэшээ 30 минутын Fibonacci 23.6 levelтэй initial bounce-тай impulse хөдөлгөөн боломжтой байсан боловч тухайн үеийн 4 цагийн resist-ийн тухайн газарт байсан учраас нэлээд ойрхон хатцсан гэсэн үг. 6.2 ар. За үүний дараа бол за тэгээ USD franc-ийн 4.3 ар. Би ерөөдөө ингээд цугуулаад тавьсан байгаа юм. USD franc-ийн 4.3 ар тухайн үед бол daily time frame үнцэн хөдөлгөөн downtrend selling zone тавьж ирсэн. За үнцэн хөдөлгөөний тухайн үеийн daily time frame downtrend selling zone-ийн дагуу Pivot-тад үзэх юм бол Fibonacci-гийн 50-тай impulse хөдөлгөөн асгтчтай хүртэл доош нь нэлийн гүн уналт явах боломжтой гэж харж ирсэн байна. За хөдөлгөөн бол tourism хөдөлгөөн хийгээд орой үүсгэчихсэн. Оройн candle альдины гарцсан impulse хөдөлгөөн эхэлчихсэн байсан үе байна. За тэгээ хөдөлгөөний хувьд бол daily time frame-ийн өмнө оролцоодын дэмжлэг одоо дараалуулж байгаа зон дээр fake out хийсэн байх магадaltaй харагдаж байна. Энд ингээд харах юм бол энэ оролцоодын дэмжлэг энд fake out хийсэн. Үндсэн нөхцөл маань selling volume маш өндөртэй ийм хөдөлгөөн байсан байна. За 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн downtrend selling zone-той хөдөлгөөн. За 4 цагийн downtrend selling zone ерөнхийдөө tourism хөдөлгөөн тухайн үед хийчихсэн байсан. 4 цагийн downtrend руу дөнгөж энэ шилжижсэн байна. Ягаад гэх юм бол эндээс downtrend хөдөлгөөнтэй явж байгаад энд impulse хөдөлгөөний хамгийн сүүлд хийгээд энд орой үүсгээд оройгоо дэш нэвдээд tourism хөдөлгөөн авчирд impulse явуулсан байсан. Ёроолоо эвдсэн. За Евролоо эвдэж гараад үнцэн хөдөлгөөн маань tourism хөдөлгөөн авчирсан 23.6-тай байсан. Initial bounce-тай impulse хөдөлгөөн боломжтой. Гэхдээ эндээс харж байгаа бол 4 цагийн support ойрхон, daily time frame-ийн support ойрхон, тэгээ үнцэн хөдөлгөөн доошоо бол down чиглэлтэй бүрэн унах боломжтой. Гэхдээ замдаа хэд хэдэн support-тай байсан ажиглагдана. За daily time frame-ийн down, 4 цагийн down, за тэгээ 30 минутын down давхцсан байдалтай 30 минутын downtrend selling zone энд эхэлсэн байдалтай энд харагдж байгаа uptrend trend buying zone явлаа. Ёроолоо эвлээд downtrend selling zone-той боллоо. Тэгээ энд буцаагаад дахиад ёроолоо эвлээд impulse яваад tourism хөдөлгөөн авчирсан. За энд харж байгаа бол үнцэн хөдөлгөөн маань оройн candle-ийг энд бүрдүүлж өгсөн байгаа. За ойртуулад нэлээд сайн харах хэрэгтэй. За нэлээд сайн харах юм бол энд оройн candle бүрдсэн bearish volume-тай маш том хэмжээний оройн candle бүрдээд үнцэн хөдөлгөөн маань доош чиглэлтэй унж эхэлсэн. За тэгээ хөдөлгөөн бол энэ дээр 4 цагийн тухайн үед support байсан. 4 цагийн support-ын дээр бол шууд авъя гэдэг байр суурин дээр харж ирсэн. Тэгээ 4.3 арыг 4 цагийн support-ын дээр авсан байна. Окей. За band USD дээр 3.7 ар гэж бичсэн байгаа ч гэсэн яг тухайн үедээ бол миний хаасан дүн 425 ар байсан. За тэгээ үнцэн хөдөлгөөн маань ерөөдөө Fibonacci-гийн 38.2-той impulse явах боломжтой, daily time frame аптай buy-тай impulse явах гэж байгаа байдалтай хөдөлгөөн байсан байна. 4 цаг дээр ямар хүн нөхцөл байдалтай байсныг харцгаая. 4 цаг дээр бол хөдөлгөөн 4 цагийн тухайн үеийн хөдөлгөөн нь daily time frame-ийн tourism хөдөлгөөн ирсэн impulse хөдөлгөөн явахад бэлэн
4 цагийн үед бол 4 цаг uptrend trend buying zone-той дээшээ uptrend buying zone tracing төлөвлөгөөр ирсэн 78.6-тай impulse явахад бэлэн өмнө орой дээр очих боломжтой хөдөлгөөн байсан. За tracing төлөвлөгөө ирсэн impulse явах боломжтой өмнө орой дээр очих боломжтой гэдэг байр суурин дээр нь 30 минутын дээр ямар шийдвэр гаргасныг харъя. 30 минутын дээр бол хөдөлгөөн 30 минутын uptrend trend buying zone-той байсан өмнө байсан impulse хөдөлгөөн дээр Fibonacci-гийн 23.38.2-тэй байсан үнцэн хөдөлгөөн дээш асах 61.8 хүртэлтэй байсан. Хүрсэн байгааг харж байна. Асах 61.8 хүртэл нь ерөөдөө орсон. Ойртуулаад сайтраа ажиглах юм бол Euroling candle үүссэн байгаа. Euroling candle нь бол энэ дээр ингээ харахаар энэ line-ыг холдуулаад энэ Fibo-гоо холдуулаад энэ line-аа холдуулаад харах юм бол энд яаж ийн bullish candle гарсан байна тийм үү? Bullish маш том хэмжээний buy candle гарсан байгаа. Энэ дээрээс бол оролтыг хийсэн гэсэн үг. Окей. Тэгээд дээшээ Fibonacci-гийн level дээр авсан, дээрээс нь 4 цагийн resistance дээр авсан, 4 цаг автай daily time frame автай 30 минут автай tracing төлөвлөгөө ирсэн Fibonacci-гийн 50 дээр тэгээд impulse биш 38.2 дээр тэгээд impulse явсан. Асах 61.8 дээр TP-г авсан гэсэн. Ийм байр суурьтай. Окей. За audio USD бол ерөнхийдөө 3.3R гэж харагдаж байна. Daily time frame үнцэн хөдөлгөөн uptrend trend buying zone-тэй байсан. Дээшээ бол uptrend trend buying zone tracing төлөвлөгөө Fibonacci-гийн 61.8-тай impulse явах боломжтой хөдөлгөөн байсан. За тэгээ хөдөлгөөн дээр бол ерөнхийдөө daily time frame-ийн impulse-тай 4 цаг дээр явуулж байгаарай. 4 цагийн хөдөлгөөн 4 цагийн тухайн үед бол uptrend trend buying zone-тэй байсан харагдана. За 4 цаг бол эндээс impulse нь яваад энд хүрсэн tracing төлөвлөгөө энд дөрөв ирсэн 78.6-тай impulse явах боломжтой өмнө орой хүртэл явах боломжтой хөдөлгөөн байсан. Өмнө орой хүртэл явсан байна тийм. Окей. За тэгвэл 4 цаг дээр uptrend trend buying zone-ийнхоо дагуу 30 минутын дээр мэдээж uptrend trend buying zone-тай байж таарна. За тухайн үед бол 4 цагийн uptrend trend daily time frame uptrend trend 4 цагийн өмнө байгаа оройны даралан дээр хөгжсөй гэсэн байр суурьтайгаар 30 минут бол uptrend trend buying zone-тай байсан. Ийшээ ингээд impulse явсан. За impulse явлаа tracing төлөвлөгөө ирлээ uptrend trend buying zone-тай. Tracing төлөвлөгөөний Euroling candle гарлаа. Цагаан candle одоо энэ цагаан candle бол ерөөдөө та нарт тэр Euroling ногоон candle, bullish candle гэсэн үг шүү дээ. Euroling candle гарлаа үнцэн хөдөлгөөн Fibonacci-гийн ойролцоогоор 50-тай асах 45 хүрхстэй эсвэл 61.8 дээр ойсон гэдэг утгаараа асах 27 хүрхстэй байсан. Асах 27 дээр TP-г авчихсан. Ингээд 3.3R-ыг авчээ. Окей. За USD-ийн тухайн үед daily time frame үнцэн хөдөлгөөн uptrend trend buying zone-тай байсан. За харах юм бол энэ талаас ингээд downtrend selling zone орж ирээд энэ оройг дээш нь энд дивдээд uptrend trend buying zone-тай. За impulse ишээ явсан, tracing төлөвлөгөө ирсэн. Fibonacci-гийн 61.8-тай гас 27 хүрэх боломжтой байсан. Гас 27 хүрсэн байна тийм үү? За гэхдээ дунд нь нэг нуглаа үүсгэж хүрсэн байна. За 4 цаг бол дээш uptrend trend buying zone-тай байсан болж таарж байгаа тухайн үед. За 4 цагийн uptrend trend buying zone-ыг харагдаж байна. Эндээс ингээд downtrend selling zone-тай орж ирсэн. Одоо энд ингээд харагдаж байна тийм. Downtrend selling zone энд uptrend trend buying zone-тай болсон tracing төлөвлөгөө авчирсан Fibonacci-гийн 78.6-тай байх хэвээр. За эндээс ингээд хэмжээд үзэх юм бол Fibo-гийн ойролцоогоор 78.6-тай өмнө орой үргэлжтэй байсан. Хүрсэн. За үнцэн хөдөлгөөн маань тэгэхээр энэнийхээ дагуу 30 минутын дээр uptrend trend buying zone-тай байгаа. За тэгээ энэнийхээ дагуу 30 минут uptrend trend buying zone-тай байж таарсан 30 минутын tracing төлөвлөгөө өрөд ирсэн. За 30 минутын tracing төлөвлөгөөний тухайн үед хэмжиж үзээ 61.8-тай ас 27 хүрэх боломжтой гэдэг дүн дээр байсан. Ас 27 хүрсэн. За тэгээ үнцэн хөдөлгөөн тухайн үед бол 3.3R-ыг авсан. За гэхдээ энэ дээр ингээ ойртуулаа харах юм бол хөдөлгөөн дээр Euroling candle бол маш гоё гараад ирсэн байгаа. Bullish маш том candle гараад ирсэн. Тэгээ Euroling candle дээрээс оролтыг хийгээд daily time frame-ийн дагуу 4 цагийн дагуу 30 минутын дагуу 30 минутынхаа Fibo-гийн level дээр ашиг авахаар орсон байна гэсэн. За USD CAD-ийн 3.7R-ын үед бол daily time frame үнцэн хөдөлгөөн downtrend selling zone-той tracing төлөвлөгөө 38.2-тай 50 дээр байсан байдалтай асалшинтай хүрэх боломжтой гэдэг байр суурин дээр байсан. За үнцэн хөдөлгөөн маань daily дээр downтай. За 4 цаг дээр тухайн үед бол энэ дээрээс агуулаад downtrend selling zone-тай байсан. Энд бол сүүлчийн impulse яваад tracing төлөвлөгөө ирж исэн үе байна шүү дээ. Тэгэхээр сүүлчийн impulse-ийн сүүлийн wave дээр шахуу орсон гэсэн үг. За тэгээ хөдөлгөөн дээр бол нэлээд эрсдэлтэй гэж үзэж болно. Өмнө байсан impulse хөдөлгөөний Fibonacci-гийн 78.6 дээр ойрсон. Impulse бол өмнө ороод хүрэх ёстой. Тэгэхээр өмнө ороод хүртэл нь арилжаанд орсон гэсэн үг. За тэгэхээр 30 минутыг харъя. Мэдээж 4 цаг downtrend selling zone-тэй daily downtrend selling zone-тэй 30 минут downtrend selling zone-тэй байсан. 30 минутын downtrend selling zone-ийн дагуу арилжаанд орсон байгаа. За тэгээ 30 минутын downtrend selling zone-ы дагуу Fibo-го татаад үзэх юм бол Fibonacci-гийн ойролцоогоор 50% ойсон байгаа нь харагдана. За тэгээ мэдээж 4 цаг дээр бол олон юм бодох хэрэггүй 4 цагийн өмнө ороод хүрэх ёстой гэдэг байдлаар Fibonacci-гийн 50 61.8 дээр ойсон. За 61.8 дээр ойсон юм байна. Тэгээд хас 27 хүртэл TP-г авсан 4 цагийн support чинь дугаа 4 цагийн Fibo-гийн level чинь энэ дээр байгаа. 30 минутын энэ дээр байгаа. 30 минутын дээр авсан 4 цагийн support болон Fibo-гийн level-ийг заавал үзэх шаардлагагүй гэж үзсэн. Ингээ 3.7R-ыг USD CAD дээр авчаа. За тухайн үеийн евро USD дээр бол uptrend trend buying zone явж исэн байна. Impulse явуулаад tracing тэрлээ Fibonacci-гийн 61.8 арай өөрийгөө 50 дээр үрсэн.
Тэгтээ яг 61.8 талтай акц учраас 61.8 хүрнэ гэж үзээд дээшээ бол хас хоримтлоо хүрнэ гэж харж ирсэн. Тэгтээ дунд нь нэг нь ухлаа яриад хүрсэн байна. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдал дээр бол импульс хөдөлгөөн зам дундаа явж ирсэн. Тренд ерөнхийдөө бол импульс хөдөлгөөн дуусаагүйсэн, өмнө өрөөг эвдээгүй байсан болж таарч байна. За тэгээ эндээс бол 4 цаг uptrend тренд buying зонтой байж таарна. За эндээс daily time frame-ийн дагуу 4 цаг uptrend тренд buying зонтой байсан. Тэгтээ энд ажиглах юм бол 4 цаг энд downtrend selling зонд шилжчихэд буцаад энд uptrend тренд buying зонд шилжсэн буюу дөнгөж uptrend тренд buying зон руу ахин нэг удаа daily time frame-ийн интерналыг хийснийхаа дараа шилжсэн байсан. Tourism төлөв авдирсан Fibonacci-ийн 38.2-тэй импульс явах боломжтой гэж үзчихсэн 61.8 гэтэл гэхдээ мэдээж 4 цаг дээр бол яг бид нар Fibo-гийн левелийг зорихгүй 4 цаг дээр зүгээр трендийг нь харж байгаа. За мэдээж daily time frame аптай 4 цаг аптай трендийнхаа дунд явж байгаа 4 цагийн импульс хөдөлгөөн явах гэж байгаа. Daily time frame импульс хөдөлгөөн явж байгаа дунд 30 минут бол мэдээж аптай байсан. 30 минут uptrend trend buying зонтой. За ерөнхий хөдөлгөөн маань downtrend selling зонтой энд явж байгаа. Энэ өрийг эвдэж uptrend trend buying зонтой болцсон байсан. За энэ өрийг юм эсвэл энэ өрийг эвдэж uptrend trend buying зонтой болсон байж тараа. Tourism хөдөлгөөн ирсэн. Euroling candle бол энд гарсан ойлгомжтой. Euroling candle бол ногоон candle гарсан, bullish candle гарсан, үнцэн хөдөлгөөн дэше явахад бэлэн болсон бүтэн биетэй bullish candle дээрээс арилжаанд ороод өөрийнх нь дэмжиж өгсөн supportын доотлолт нь SL-ийг тавьж өгсөн, мөн Euroling candle-ийн доотлолт SL-ийг тавьж өгсөн байгаа. Тэгээд дэше бол Fibo-гийн level дээр нь авсан гэж үзэж байна. 30 минутын дээр бол үнцэн хөдөлгөөн 30 минутын uptrend trend buying зонтой tourism хөдөлгөөн Fibonacci-гийн 61.8 50-тай 50 дээр ойс учраас асах 45 дээр аавна гэдэг асах 45 дээр авсан байгаа. Энд дээр анзаарах юм бол daily time frame-ийн Fibo-гийн level daily time frame-ийн resist 4 цагийн Fibo-гийн level 4 цагийн resist нарыг анхаарч үзсэн, мөн трендийг нь анхаарч үзэж байгаа ч гэсэн. Окей, за дараачих нь болохоор gold байсан. За алтан дээр бол ерөнхийдөө daily time frame тухайн үед uptrend trend buying зонтой tourism хөдөлгөөн Fibonacci-гийн ойролцоогоор нэг 61.8-тай импульс явах боломжтой хөдөлгөөн байсан. 4 цаг дээр хөдөлгөөн болж байгаа харъя. 4 цаг дээр бол uptrend trend buying zone за мэдээж энэ сүүлийн үеийн хөдөлгөөнийг бол бүгд мэдж байгаа tourism хөдөлгөөн. Тухайн үед одоо ойролцоогоор нэг 61.8-тай импульс явах боломжтой хөдөлгөөн байгаад энд бол явж исэн. Гэхдээ энд ингээ сайн харах юм бол энэ аюулгүй сонирхолтой. Яагаад гэвэл daily time frame тухайн үед ерөнхийдөө доошоо internal structure-оор даунтай байсан. Internal бүтцээрээ даунтай болохоор хөдөлгөөн swing-гээрээ бас яг аптай байсан ч гэсэн бүтцийн эсрэг явах боломжтой байсан гэсэн. За тэгээ бүтцийн эсрэг энэ арилжааны хамгийн чухал одоо сонирхолтой болгож өгч байгаа зүйл нь бол daily time frame-ийн эсрэг бүтцийн эсрэг явсан байгаа. За тэгээ 30 минутын дээр ороо харах юм бол 30 минутын дээр үнцэн хөдөлгөөн маань ижлүүлээд хавлаа. 30 минутын дээр үнцэн хөдөлгөөн маань ерөнхийдөө uptrend trend buying зонтой байж байгаа. Ийшээ ингээ uptrend trend buying зонтой байж байгаа. Downtrend selling зонтой болоод tourism хөдөлгөөн авчирсан. За оройн candle үүссэн. Энэ дээр ингээ ойртуулаа харахад энд бол оройн candle гарч ирээд оройн candle дээрээс нь бид нэр sell-дэд доош нь авсан. Тэгээ үнцэн хөдөлгөөн дээр ерөнхийдөө sell-ийн арилжаа бол мэдээж daily time frame swing эсрэг интерналийн дагуу явж байгаа учраас эрсдэлтэй байсан ч гэсэн солиотой sell байсан. Тэгээд энэ дээр бол Fibonacci-гийн 50-тай асуулт 50 дээр авах боломжтой байсан ч гэсэн тухайн үеийн 4 цагийн спортн дээр нь аваад гарсан байгаа. За тэгээд 4 цагийн 4R-ын арилжаа болж хөрсөн байна. За тэгээд үүний дараа бол мэдээж USD CAD-ийн 4.2R. За USD CAD дээр бол тухайн үед бас л адилхан яг тухайн 7 хоногт 2 дахь арилжаа хийсэн байна. Адилхан. За тэгээд daily бол USD CAD дээр яг адилхан down sell-тэй импульс явж байгаа байдалтай. За энийг бол тайлбарлах шаардлага байх 2 удаа. 4 цаг бол хөдөлгөөн 4 цагийн яг одоогийн байдлаар downtrend selling зонтой тухайн үед явж харагдаж байна. Үнцэн хөдөлгөөн маань tracing төлөвлөгөө дээрсэн импульс явахд бэлэн өмнө байсан импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 2036-тай импульс явахд бэлэн байсан хөдөлгөөн. Тэгээд яг энэ оройны дараахан бол арилжаанд орж ирсэн байна. За 30 минутын дээр тэр оройны дараахан арилжаанд орсон шалтгаан нь бол мэдээж 30 минутын uptrend down руу иргэсэн байсан баг. За 30 минутын дээр ажиглалын юу ч гэсэн. За 30 минутын хөдөлгөөн бол тухайн үед бол uptrend trend buying зонтой энд оройг эвдэж uptrend trend buying зонтой бол uptrend trend buying zone downtrend selling zone шилжиж tourism төлөвлөгөө авчираад оройн candle үүсэх үед арилжаанд орсон байна. За тэгээд доошоо бол 4.2R-ыг авсан. Дараагийнх нь Pound USD. Pound USD бол ер нь дугаан 7 хоногийнхаа хамгийн том арилжаа байсан баг шүү. 8.6-тай арилжаа гэдэг чинь Pound USD-ийн хувьд юу болсныг бүгдээ харцгаая. За тухайн үед бол Pound USD uptrend trend buying зонтой байсан байна. Импульс явж исэн байна. Үнцэн хөдөлгөөн өмнө байсан импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 38.2 дээр ойгоод импульс явахад бэлэн болсон байсан хөдөлгөөн. Ерөнхийдөө энэ хавцаа орсон гэсэн. За тэгээ хөдөлгөөн дээр 4 цаг руу шилжүүлээ харах юм бол 4 цагийн uptrend trend buying зонтой хөдөлгөөн мэдээж өмнө байгаа одоо яг нь Fibonacci-гийн 70.6 дээр ойцсон импульс нь өмнө өрөө үрэх боломжтой гэдэг байдалтай 4 цагийн uptrend trend buying zone импульс явж исэн байна. За тэгээ мэдээж 30 минутын хувьд бол 30 минут uptrend trend buying zone-той 4 цаг uptrend trend buying zone-той daily time frame адилхан. Тэгээд 30 минутын хувьд бол энд uptrend trend buying zone-д шилжээд энд импульс яваад дээшээ импульс хөдөлгөөлөө tourism төлөвлөгөө авчирлаа. Euroling candle үүсгэлээ орлоо. За тэгээ дээшээ бол мэдээж энд харж байгаачлан Fibonacci-гийн 50-тай байгаа үнцэн хөдөлгөөн маань асах 40-тай үргэлжтэй хүрсэн. Тэрний наахан талд бол хаасан 8.6-аар хаажээ Pound USD. NZD USD-ийн хувьд бол uptrend trend buying zone-той өмнө өрөөгөө эвдчихсэн. Энд харж байгаа энэ өрөөг бол дээш нь энд эвдсэн. За тэгээ үнцэн хөдөлгөөн uptrend trend buying zone tourism төлөвлөгөө Fibonacci-гийн 50-тай импульс явж байгаа байдалтай.
хөдөлгөөн маань бол дээшээ чиглэлтэй хөдөлгөөн байсан. За энд бол яг импульс хөдөлгөөний гол дээр орсон гэсэн. За 4 цаг дээр Pendragon Buying Zone-той өмнө байсан импульс хөдөлгөөний Fibonacci-гийн ойролцоогоор 50 дээр байсан 45 хүрэх боломжтой үндсэн хөдөлгөөн маань дээш өсөжсэн импульсын хөдөлгөөний бас л яг төгсгөл дээр нь орсон байна. 4 цагийн resist руу орсон байна. Энэ 4 цагийн харагдж байгаа resist байгаа. За 30 минут бол адилхан Pendragon Buying Zone-той tourism хөдөлгөөн авдирсан өмнө байгаа импульс хөдөлгөөнийхөө Fibonacci-гийн 38.2-тэй хасагч 61.8 хүртэл орох боломжтой. Yorlin candle үүссэн. За Yorlin candle-ийг би бас ойртуулж харуулсан дээр байх гэж бодож байна. Ингээ ойртуулаа харуулах юм бол Yorlin candle маань өөрөө маш гоё үүссэн байгаа. Энийг олдуулъя. Энд доороо rejected маш том хэмжээний доороо rejectionтэй тийм bull candle гарсан. Түүний дараагийн баталгаажуулалтын candle баг зэрэг өсч эхлэмэгц арилжаанд орсон. За тэгээд дээшээ бол 3.5 авсан байна. За түүний дараа Kadian. За Kadian-ийн хөдөлгөөн бол тухайн үед daily time frame дээр Pendragon Buying Zone-той tourism-ийн хөдөлгөөн яваад impulse хөдөлгөөн явж исэн хөдөлгөөн байна. За энд бол одоо харах юм бол энэ талаас downtrend зэлийн зон орж ирлээ. Энэ орой үүслээ. Оройг дээш нэвлээ Pendragon Buying Zone-той болоо tourism-ийн хөдөлгөөн авчихлаа. Fibonacci-гийн 61.8-тай хас 27 хүрэх боломжтой өсөлтийн хөдөлгөөн явж исэн. Дунд нь бид нар яг трендийн дундаас орсон байна. 4 цаг дээр. 4 цаг дээр хөдөлгөөн Pendragon Buying Zone-той ерөөхдөө impulse хөдөлгөөн явж исэн. За энэ талаас харах юм бол энд downtrend зэлийн зонд руу шилжсэн байсан Pendragon Buying Zone downtrend зэлийн зонд руу шилжээд тэгэнгүүтлээ энд буцаад энэ оройг эвдэж Pendragon Buying Zone руу шилжээд tourism хөдөлгөөнийг энд аваад ирсэн. Үндсэн хөдөлгөөн маань дээш Pendragon Buying Zone-той tourism хөдөлгөөн Fibonacci-гийн 61.8-тай impulse хас 27 хүртэл явах боломжтой юм хөдөлгөөн байсан. Бид нар трендийн яг оройгоос итлэх үед нь арилжаанд орсон байна. За тэгээ эндээс харах юм бол 30 минут руу шилжүүлээ харъя. 30 минут бол Pendragon Buying Zone-той tourism хөдөлгөөнтэй өмнө байгаа impulse хөдөлгөөнийхөө Fibonacci-гийн ойролцоогоор 38.2 дээр ойсон, Yorlin candle энд үүссэн, bullish candle үүссэн, тэгмэгц арилжаанд орсон. Дээшээ бол одоо ингээ харах юм бол 4 цагийн resistance дээр авсан байгаа байдал ажиглагдана. За тэгээ 414 артай арилж болсон. Гэхдээ ер нь бол энэ дээшээ баг зэрэг өсөөд энд авах боломжтой байсан 5.7 артай арилж байх боломжтой байсан. Гэхдээ наан нь хаасан байна гэсэн. Окей. За ийм арилжаанд болж хувирсан байна. За тэгэд мэдээж энэ 7 хоног гайхалтай үр дүнтэй гарсан байна. Гэхдээ би нэг зүйлийг сануулах хэрэгтэй. Тэр нь юу гэх юм бол 7 хоног болгон ийм байхгүй. За юу гэсэн үг гэх юм бол маркет бол өөрөө өсөлт болон уналт байдаг. Арилжаач үүний үед ч гэсэн алдагдал болон ашиг ээлжилдэг байгаа. Тийм учраас 7 хоног болгон ийм гайхалтай үр дүнтэй гарахгүй. Одоогийн байдлаар хэд л бид нэр энэ 7 хоногийнхоо үр дүнг дахин давтаж чадаагүй л явж байна. Гэхдээ 7 хоног болгоны маань үр дүнгийн маань зорилго бол миний хувьд war room болон өөрсдөө тавьсан зорилго бол 7 хоногт дор хаяж 10 арыг хийх. Тэр зорилго бол биелүүлсээр яваа. 7 хоногт бол одоогийн байдлаар 10 арыг хийгээд бид нэр үргэлжлүүлсээр 10 аруудыг хийсээр байгаа. Тийм учраас хэрвээ та бүхэн энэ арилжаа шиг ийм арилжаануудыг хамтдаа хийхийг хүсвэл, хамтдаа суралцж, хамтдаа алдаж, хамтдаа унахыг хүсвэл war room-д маань нэгдээрэй. Доод description хэсэгт байгаа линкээр дарж ороод war room-д нэгдэх боломжтой гэдгийг сануулъя. Мөн free room-д маань нэгдээд энэхүү арилжаануудыг хэрхэн хийж байгаа тайлбаруудыг болон анализуудыг, мөн free сигналуудыг, мөн эдгээр хийж байгаа арга барилыг нь заасан хичээлүүдийг нь бүгдийг нь үзэх боломжтой гэдгийг сануулъя. Тэгэхээр description хэсэгт байгаа free room гэдэг линкэн дээр дараад free room-д маань нэгдээрэй. War room гэдэг линкэн дээр маань дараад war room-д маань нэгдээрэй гэж зөвлөе. Тэгээ бүгд амжилт хүсье. 7 болгон 7 хоногныхоо recap-аар уулзч явах болно YouTube дээрээ. Тэгээд бүгд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай Jortex байлаа. Утгагүй уулзцгаая.